Нулангэртийн өвлийн паралимпийн наадамд оролцох тамирчдыг үдэн гарах ёслол соёл спорт ээлжүүлчил залуучуудын яманд боллоо. Энэ удаагийн наадамд 50 орны 665 тамирчин өрсөлдөхөөс манай улсаас 3 тамирчин өрсөлдөнө. Тодорхойлбол гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10-20 км-ийн зайд Гамболд дашт орж, уулын цанын төрөлд цэрэн пунцагнаар өрсөлдөхөөр эх орноосоо мортлоо. Сайн байцгаана үзэгчдээ, глобал мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбатын Басанс руу ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Музейн нээлттэй өдрүүд эхэллээ. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил тасрахгүй байна. Оросын холбооны улсын элчин сайд Ям эх орны хамгаалагчдын өдрийг Монгол анд нөхөд Ахмад Дайчдын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. 3 дугаар сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжилнэ. Музейн нээлттэй өдрүүд эхэллээ. Жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Улс хот аймгийн музей олон нийтэд нээлттэй үйлчилдэг болсон. Энэ жил улсын хэмжээнд 16 музей олон нийтэд үн төлбөргүй үйлчилж эхэллээ. Манай улсын урт дунд богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос төр төсний уламжлал түүх соёлын дурсгалт зүйл урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал эх орон үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногийг музейн нээлттэй өдрүүд болгон тэмдэглэдэг болсон. Энэ жил дараах байгууллагууд олон нийтэд үн төлбөргүй үйлчилнэ. Үүнд Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын театрын музей, Улаанбаатар хотын музей, Зөрслөг урлагийн музей, Үнэт ховор намын музей, Чингис хаан үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей, Говьсөнбөр аймгийн Боржгон өв музей, Дорнойд аймгийн музей тус багтаж байна. Музейн нээлттэй өдрүүд 2026 энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Сонирхуулахад засгийн газрын 2024 оны тогтоолоор музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг албан ёсны болгож баталгаажуулжээ. Манай улсад мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил жилээрх тусам нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар манай сурвалжлагч цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Даваа самбуугаас тодруулжээ. Энэ өдрийн амрыг ярив. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхи мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх 2024 онтой харьцуулбал 20.8% өссөн үзүүлэлт болж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа яллагдагчийн тоо 15.8% өссөн судалгаа гарчээ. Хар тамхитай тэмцэх алба өөрийн тусгаалсан чигүүргийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд хавцт хэрэг нээж шалгадаг болсон байна. Аюулгүй байдлууд нь нууцлан хангаж ажиллах гэсэн. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байгаа. За дэлхийд дахинд одоо 2025 онд нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 500 орчим мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь одоо жил ирэх тусам одоо өсөх нэмэх хандлагатай байгаа. Манай улс одоо зүүн өмнөд Аз, Алтан гурвалжин одоо энэ төрлийн одоо хоёр том гүрний дунд амьдарч байгаа. За урд хөрш одоо бүгд найрамдах Хятад ард улс бол маш том одоо үйлдвэрлэгч орон. За Хятад Оросын албаны улсад одоо үйлдвэрлэгч юм орон дунд амьдарч байгаа учраас мөн одоо энэ урсгал одоо манай улсыг бас дайрж өнгөрөх тохиолдол бас эрсдэл үүсэж байгаа гэж бодож байна. Судалгаагаар манай улсад хар тамхи Зүүн Азийн Лаос, Мянмар зэрэг улсуудаас орж ирэх тохиолдол нэмэгджээ. Мөн сүүлийн жилүүдэд бүгд найрамдах Турк улсаас энэ төрлийн бодис хамгийн ихээр орж ирэх явдал нэмэгдсэн байна. 30 дахь хүртэлх насны залуучуудын донд хийсэн судалгаагаар 91.2% нь энэ төрлийн гэмтэрхт ямар нэгэн байдлаар холбогдсон байна. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл найз нөхөд танил талын хүрээгээ буруу сонгох болон дутуу буруу мэдээлэл давтаж хэрэглэх явдал гарч байгааг албаныхан онцолж байна. Мөн 35-аас дээш насны хүмүүс ч холбогджээ. Тэд энэ төрлийн гэмтэргийн 8.8% эзэлж байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдол нь ялч шилтгэл нь оногдуулсан. Монгол Улсын эрүүгийн тусгай ангийн 27 дугаар хэсэгт зааж өгсөн байгаа. Хоригдсан мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр за энэ төрлийн бодисыг бусдаас олж авсан хадгалсан байх юм бол 1-5 жил хүртэх хугацаа. За худалдаалах зорилгоор одоо тухайн бодисыг олж авсан бусдад өгсөн худалдаасан байх юм бол 2-8 жил хүртэх хугацаагаар хорих аль шийтгэл оногдуулдаг. За мөн улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн байх юм бол 12 жил хүртэх хугацаагаар хорих аль шийтгэл. За зохион байгуулалтаа гэмт бүлэглэл энэ төрлийн гэмтрийг
үйлдсэн байх юм бол 12-оос 20 жил эсвэл бүх насаар нь хорих хуулийн санкцтай. Засгийн газраас 2025 онд 9-р тогтоолоор хар тамхитай тэмцэх газрын бүтцийг өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2025 оны 11-р сарын 14-ний өдөр тус байгууллаганд хар тамхитай тэмцэх алба болон өргөжөөд байгаа юм. Ингэснээр гэмт хэрэгтээ тэмцэх болон сэтгцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд гарч дэлхийн бусад орны адил ажил үргээ гүйцэтгэх боломж бүрдсэн байна. Тус албанаас анзаар болон анзаар хоёр арга хэмжээг шат тараатаа явуулж хар тамхины хор уршигыг таниулан ойлгуулах болон эрт илрүүлэх ажлыг зохион байгуулжээ. Жанчуудаж Батторч, Евгений Павлов, Пүрсүрэн Марлма, Ice Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Хөгжлийн банкны гих тодтголтой хэргийг дахин шүүж эхэллээ. Хамгийн сүүлд тус хэрэгт холбогдуулан 3 аж ахуй нэгж 19 хүнийг буруутхан яллаж 23-ыг нь цагаатгсан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт ган сүлд гам булган мөнгөн шагаа онолт гисэн 4 прокурор эсэргүүцэл бичснээр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин шүүж эхэллээ. Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 13 захим залилан бүртгэгдэж байна. Тухайлбал энэ сарын 1-ний өдөр 17 хүн залилуулж 96 сая орчим төгрөгийн хохирлж ирчээ. Үүнээс өмнө 2 дугаар сарын 27-нд 11 хүн залилуулж 24 сая төгрөгийн, 26-нд 16 хүн залилуулж 33 сая төгрөгийн гихчлэн өнгөрсөн 2 дугаар сард 200 орчим хүн захим залиланд хүртэж 500 сая орчим төгрөгийн хохирол амсаад байна. 3 дугаар сард хамгийн олон баяр тэмдэглэнэ. Тодорхойлбол 1-нд эх орончдын, 3-нд сонсголын бэрхшээлтэй иргэдийн, 6-нд хэвлэл мэдээллийн ажилчдын, 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, 18-нд Монгол цэргийн, 21-нд Дэлхийн яруу найргийн, 22-нд Наврузын болон Монгол хүн сансарт ниссэн, мөн усны, 24-нд сүрээтэй тэмцэх, 30-нд Дэлхийн эмч нарын гихчлэн нийт 12 удаагийн тэмдэглэлт өдөр дохиож байна. Монгол банхар судлалын холбоо болон мянган найз нэгдэл хамтран Монгол ах уян нүүдэлчдийн соёлын салшгүй нэг хэсэг болсон Монгол банхарын үйлдвэр, онцлог шинж, уламжлал, үнцнийг олон нийтэд сурталчлан таниулах өдрөлийг зохион байгуулжээ. Өдөрлөгт Аз тивийн шилдэг нохоогоор шалгарсан Монгол банхар оролцсон байна. Нийслэлийн 23 дугаар сургууль олон улсын стандарт бүхий усан бассейн спорт заалтай болжээ. Тодорхойлбол усан бассейн нь багш болон эмчийн өрөө, эрэгтэй эмэгтэй хувцас солих болон ариун цэврийн өрөө, шүршүүр техникийн зориултын өрөөтэй. Усан санг зориултын шүүлтүрийн систем болон робот цэвэрлэгч ашиглан тогтмол цэвэрлэж, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм барьж байна. Харин спорт зал нь зориултын шал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ. Улаут хот нийтийн тээврийн хөгжлөөрөө амьдрах хүсэлтэй хот уралдаанд төрүүлжээ. Нийтийн тээврийн парк шинжилгээ ачаар оргил ачааллын үед төвчрэл 15%-аар буурч хөдөлгөөний хурд 1.5 дахин нэмэгдсэн байна. Шинэ автобус, трамвай, ухаалаг удирдлагын систем, шилжүүлэн сурлуулах үнийн зохицуулалт гээд энэ бүхэн хотод нэн төрөнд байх ёстой шинжилэл юм а. Үүнийг олон улсын амьдрах хүсэлтэй хот тэмцээн энэхүү өндрөөр үнэлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла ажлын амжилт хүсье. Эх орны хамгаалагчдын өдөр нь зөвхөн цэрэг дайчдад хамаатай баяр бус, эх орног их зүрх сэтгэлтэй хэн бүхэнд хамаатай өдөр юм. Орос улбаны улсын элчин сайдын яам Оросын эх орны хамгаалагчдын өдрийг Монгол анд нөхөд Ахмад Дайчдын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Цэрэг дайчид лугаа игнэн зогсох элчин сайдын яамны ажилтнууд одон медаль, үндэсний дээл хувцас, өмсгөл зүсгэлээр гойсон хүндэт зочид. Улаанбаатар дахь Орос улбаны улсын элчин сайдын яам жил бүрийн 2 дугаар сарын 23-ны өдөр Орос улс даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Эх орны хамгаалагчдын өдрийг тэмдэглэхээр энэхүү хүндэт зочид анд нөхдөө угтан авч байна. Уг өдрийг тус улсад 1922 оноос тэмдэглэж иржээ.
Энэ жилийн тухайд 1936 онд зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын хооронд харилцан тусалцах тухай протоколд гар үсэг зурсны 1946 онд байгуулсан гэрээний түүхт 80 жилийн ой тохиож байна. Тиймээс тус баярын хамгийн хүндэт зочид нь 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн байлдааны ажиллагаанд оролцож явсан Ахмад Дачид байлаа. Тэд хүндэтгэлийн хүлээн авалтын хомрыг эзлэн суужээ. Ну, для меня лично, наверное, во-первых, этот праздник только в погоду. Миний хувьд мөрдөс зүүснээс хойш 40 жил болж байна. Тиймээс эх орноо хамгаалагчдын баяр нь миний хүүхэд нас Суворовын цэргийн сургуультай шууд холбоотой. Түүнчлэн хүнд хэцүү цаг үед болоод инхийн цагт мөр зэрэгцэн тулалдаж ажиллаж явсан ахан дүүс анд нүхтийн баяр. Учир нь Монгол улсын газар нутагт 20 дугаар зуун гарсаар 4 удаагийн зэвсэгт мөргөлдөөн болсон. Эх орны дайны үед монголчууд бидэнд хэрхэн тусалж байсныг мартах учиргүй. И бок о бок, плечу. Түнчлэн хүндэтгэлийн хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Батлууд болон зэвсэгт хүчний Жанжин штаб, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хил хамгаалах болон онцгой адил, цагдаагийн ерхий газар, гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөгч, дипломат корпусын гишүүд, шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, Оросын эх орон нэгтнүүд хүрэлцэн ирсэн байлаа. Би Монголын ардын армийн Монголын зөвлөлтний генералч гэсэн би миний бүх зэргийн сургуулийг зөвлөлт ус Оросын холбооны улсад төгссөн. Маш их олон Оросын нөхдөйгээ хамтран Монгол улсын одоо нэг хүйтэн дайны үед Монгол улсыг Батлан хамгаалах үүдийг зүтгэж байсан. Тийм учраас миний хамгийн сэтгэлд одоо их сайхан санагддаг одоо хамтын баяр гэж би дандаа тэмдэглэдэг. 42 жил айрамч түвшинд ажиллахдаа Оросынхаа холбооны улсын хамт нөхдүүдтэй зэрэгэнтэй бол 2 сарын 23-ныг бол яг одоо өөрийнхөө 3 сарын 18-ны баяр шиг тэмдэглэдэг, хамт байдаг ийм одоо миний сэтгэл үлдсэн цаахан том баяруудын нэг. Ялангуяа цэргийн бидний хувьд бид нар Оросын холбооны улсын цэрэг байна уу, Монгол цэрэг байна уу, өөр улсын цэрэг байна уу? Бидний одоо энэ цэргийн армийн төрсөн өдрөөр бид нар хамт байдаг нь бол хамгийн одоо сайхан ийм одоо завшаалтай үе гэж боддог юм аа. Орос улбаны улсын элчин сайдын яамна түүхэн үйл явдалтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Түүнчлэн Украины цэргийн ажиллагаанд оролцож Гарамгай гавья байгуулсан цэрэг дайчдын хүргийг байршуулж алдрыг нь дурссан юм. Орос улсад олон 10 жил тэмдэглэж ирсэн эх орноо хамгаалагчдын баяр нь ард олны өргөн дэлгэр тэмдэглэдэг нэр хүндтэй бүхий баяруудын нэг билээ. Энэ бол айрам тэнгисийн цэрэг эх орныхоо төлөө алба хаахад хамаг насаа зориулсан хүн бүхнийг магтах өдөр юм аа. Монгол Оросын ард түмнүүдийн олон жилийн найрамдал хамтын ажиллагаа нь цаг хугацааны шалгуурыг давсан цэргийн ахан дүүсийн Батбэг холбоогоор бичсэн. Энэ дагуу эх орноо хамгаалагчдын өдөр нь Монгол цэргийн өдөртэй агаар нэгэн баяр болохыг онцолж байна. Манай хоёр орны найрамд харилцаа шин төвшөнд гарч ажиллаж байна. Хоёр орны ард иргэд бие биенээ илүү сайн ойлголцож тэр дундаа Батлан хамгаалах салбар дээр илүү том одоо үр дүн гаргах, хамтран ажиллах хэлбэрээр илүү чухал ач холбогдол гэж ажиллаж байгаадаа миний их баяртай байгаа. Хүндэтгэлийн хүлээн авалтаар 2026 он түүхийг танин мэдэж, хүндэтгэн дурсах, мартахгүй хадгалах нь үн цэнийг дахин мэдрүүлж байгааг оролцогчдын зүгээс онцоллоо. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээдлийг плей-оффын 1-р шатны цувралын эхний тоглолтууд амжилттай өндөрлөлөө. Тоглолтод SJPS, Хасын хөлгүүд, BCH Knights, Сэлэнг Бодонс багууд ялалт байгуулжээ. Плей-оффоор шалгарсан мөнгөн шагналыг авч байгаа бол SJPS. Плей-оффын 1-р шатны цувралын эхний тоглолтод SJPS баг Завхан Brothers багтай таарч хожил байгуулсан. Хасын хөлгүүд дархан United багтай уулзраа таарч хоцсон байна. Мөн BCH Knights хам Falcons багтай тоглож хожил авсан байна. Түүнчлэн Эрдэнэт Miners баг Сэлэнг Бодонс багтай уулзраа таарч Маркус Казинсаар хүчээ нэмсэн Бодонс ялалт байгуулжээ. За мэдээж плей-офф бол мэдээж бүх багууд одоо энэ жилийн хувьд бүгд өрсөлдөнд байна. Манай өрсөлдөгч Miners баг бол мэдээж хүчтэй өрсөлдөгч. Бидний хувьд бол ерөөсөө бүх байдаг чадлаараа одоо хамгаалтан дээр бүхэл зүйл дээр ажиллаж байгаа. Манай Казинс бол мэдээж маш их түвшигтэй. Тэр ер нь бол яг багтаа үржээ
Өөрөө нэг юм тоглоход байх. Ер нь багийнхныгаа тоглох маш ухаантай тамирч тий. Тоглолтын үед мэдээж хожил авсандаа баяртай байна. Плей-оффын одоо эхний хожил. Ер нь бол плей-офф ихсэн гэдэг утгаараа ч юм уу ер нь бол өөрийгөө бас энэ жил бүр илүү нэг өмнө жилүүдээс илүү нэг нэгтэн бай үзье гэж жилүүдээс илүү нэгтэн байрыг гэж ер нь бодож байгаа. Хөгжөөл дэмжтэй хандаж хэлэхэд та бүхэн маань плей-оффын одоо галгарсан тоглолтыг ирж биднийгаа дэмжээрэй. Бид нар юм гоё галгарсан өрсөлдөөн үзүүлэхийг хичээх болно. Маргааш буюу Мегмар гарагт плей-оффын цувралын 2 тоглолт болно. Эхний тоглолт BCH Knights хам Falcons багуудын хооронд болох бөгөөд тоглолт 18 цаг 10 минутаас M Bank Arena-д эхэлнэ. Үргэлжлээд 20 цаг 40 минутаас хасын хөлгөөд Дархан United багуудын 2 дахь тоглолт тус болох юм. Энэ сард огцом дулаарах эсвэл хүйтрэх гэх мэт агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжилнэ. Мөн салхи шуурга ихтэй байна. Иймд хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна. Хаврын өр орсон ч хүүтнэрч сулраагүй хүүтийн хэвээрнэ. Үүний дээр хүчтэй салхи шуургатай байна. Мөн эсрэгээр зарим газарт хэдийн цас ханзарч шар усны үеэр хээрийн төмрийн аюул дагуулж магадгүй байна. Энэ бол 3 дугаар сарын ерөнхий төлөв болохыг цагуурчид хэлж байна. Мал эд төлөх үеэр зарим газарт хүйтэн дээр нь салхи шуургатай байх нь хүндрэл дагуулж болзошгүй байна. Агаарын температур Баян-Улгийн ховд говьалтай өмнө говийн нутаг. За завхны баруун хэсэг Баян онгор, өвөр хангаа, дунд говь, дорн говийн өмнөд хэсгээрээ олон жилийн жасад дулаан байх бол за Төв аймгийн зүүн хэсэг, за Дорндын нутаг, Хинтийн ихэнх хэсгээр, за Сүхбаатарын хойд хэсгээрээ олон жилийн жас хүүтэн байх төлөвтэй байна. За бус нутгаар болоод олон жилийн үнжийн орчим байхаар байна. 3 дугаар сард хамгийн дулаан байх үе нь 2 дахь 10 хоногийн эхэн болон 3 дахь 10 хоногийн эхэн үе байна. Сарын ихээр Төв болон зүүн аймагуудын нутгаар хурд хунцтай. Цаашлаад 2 дугаар 10 хоногийн дунд 3 дугаар 10 хоногийн эхэн болон дундуур хурд хунцтай байна. Хурд хунцны хувьд хэм бол Баян-Улгийн ховд говьалтай өмнө говийн нутаг, за усын баруун хэсэг, Баян онгор, өвөр хангаа, за Дорн говийн өмнөд хэсгээрээ бол олон жилийн жасаа баг. За хөвсгөлийн зүүн булганы ихэнх хэсэг, за Сэлэнг, Дорндын нутаг, за Төв болон Хинтийн хойд хэсгээрээ олон жилийн жасаа ахиу бус нутгаар бол олон жилийн дунджийн орчим хурд хунс орох төлөвтэй байна. Энэ сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд халах голын сав газраар цас орж засан шуурга шуурна. Өмнө орсон заснаар Дорнод аймгийн халах суманд зам даваа хаагдж, мал бэлчээрлэх газрыг олсон. Гамшигын хор хохирлыг бүрэн арилгаж амжаагүй байхад нөхцөл байдал дахин давтагдах магадлал өндөр байгааг анхаарууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ энэ 7 хоногийн эхний дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулж хамт байсанд баярлалаа. Баяртай.